томцсон дүр Монголын хөтөлбөрний бий болох түүнийг гүйцэтгэс. Үгээр кинэлж дутав. Түүний нэрийг хавархан бүрдэх хийсэн мөрсөн дэлхийн газрын зургийг олж исэн. Тэр бол Сүбэдэ Чингис хааны тэр жанжин дэлхийн талыг тулсан морин зэргийн сэтгэгч. Хэн байсан бэ? Сүбэдэ бол үхэр мэргэд овгийн хүн. Эцгэн дахин харин тэр зэргийн жанжин болжээ. Одоо настай ганцаараа мартуу давсаар тийм мөчний ордонд очиж надад идэх надад түүхүү гэж өөрөө санал тавьсан гэдэг. Түүний нас галбай суухийн цоцгой санагдаагүй гэвч энэ хүү цаашид Монголын түүхэнд их хамгийн авгаа жанжин болж хувирна гэдгийг хинч зүгөөгүй. Бартааны замл Чингис хаантай хамт Сүбэдэ нэргэд хэрэг зэрэг том аймагуудыг буцаахж явсан. Харин надаа нонтон хоолцны дан түүний чихнав ясыг илчилсэн. Сүбэдэ ч бохойр тэрдөө хойн нэгэн зэрэг өгч Чингис хаан баруун тийшэлдэв тэд Каспийн тэнгис хурж Кавказаар гарч Осын вангуудыг бод нэрлээ. Кавка мөрний тулаан долоон вангийн цэргийг бүрэн устгаа цэргийн ухаан. Сүбэдэ болох мэргэд овгийн хүн эцэн дархан хайн тэр цэргийн жанжин болжээ. Одоо настай ганцаараа мөртөө давсаар тэмчид өртөө ортонд очиж морин цэргийн сэтгэгч хэн байсан бэ? Хэн байсан бэ? Сүбэдэ болох мэргэд овгийн хүн эцэн дархан хайн тэр цэргийн жанжин түүний цэргийн жанжин болжээ. Одоо настай ганцаараа мөртөө давсаар тэмчид өртөө ортонд очиж Овгүнийг ирвчуд морин шуурах гэж нэрлэсэн хар сүтэр мэд хөдөлдөг шуурах. Гэвч нэг хүү цаашид бүрдах ялалтууд эмojini ортомд очиод уханаар явдаг болгосон юм. Түүнийг явуулчуд морин шуурах гэж нэрлэсэн хар сүтэр мэд хөдөлдөг шуурах. Гэвч нэг хүү цаашид Монголын түүхэнд их хамгийн авгаа жанжин болж хөрөн гэдгийн болж хөрөн гэдгийг хэрэг бошин хамбаллаам хүн бол хамартгаар исэн мэт хэмээн бичиж үлдээж амьдралын төгсгөл Сүбэдэ хамаханасна хорвог орсон тэр тултулгаар томтолдаад орцож дурны улсын эсрэг ялалт байгуулсан зармын хөр тэр зөвхөн баруун гарын жанжин. Харин Чингис хааны хувьд бол тэр зүгээр нэг баруун гар биш тэр бол зүрх сэтгэхийн нэг байв түүний хийсэн нэг муу би хааш би Бэлэрдэг надам түндүүлж Тэсэх түмэл туялах түүхийн сүдэл тулцсан энэ хүний нэр өнөөдөр таныг дагуу хэвээр харин хийсэн үсэн дэлхий чимэгдэж явна. Энэ нэрийг би зөвхөн номын хуудснаас биш зүрх сэтгэлээсээ мэдэх ёстой. Энэ бол Сүбэдэ Монголын оюун ухааны элт харин чи өнөөдөр энэ нэрийг сонсоод гаш түндэд хэлүү зүйл та Сүбэдэ бадрын тухай юу мэдэх үсэг гэрдэл хэсэгт үлдээгээрэй. Энэ бол нууцсан үннийг илчил зөвлөнийг ахин хэсэг байлаа.